За өөрийнхөө нөгөө хийсэн симуляцийн Монгол судалгаасаа хамсуулсан. Тэгэхээр миний хэдэн болохоор симуляцийн сургалт судалгаанд нийтдээ багтаа програм хэмжээг хэрэгжүүлсэн гэж байна. За агуулгын хувьд мэдээж харилцаа холбооны технологиг хэрэглэх эрэг хэрэгтэй одоо ийм динамик симуляцийн загварт байгаа мó одоо хэрхэн байгаа вэ гэдэг. Хоёрдугаарт нь хэрэглэсэн нийт лого гэдэг нийтдээ програм хэмжээг хэрэглэсэн туршлага. За тэгээд нэг жишээ үзүүлнэ. За гуравт нь болохоор Dynar гэдэг ийм платформ байгаа. Энэ болохоор ерөнхийдөө жоохон судалгааны төвчний легтэй платформ. Тэгээд энэ Dynar бол өөрөө дангаараа ажиллахгүй матар болон октавтай хуршиж ажиллах болохоор энийг хийсэн байна. За гуравдугаарт өөрийнхөө хэрэгтэй одоо өөрийнхөө төвшөнд энэ давуу болон сул талыг дүгнэх гэж орсон байгаа. Тэгээд ийм сэдвээр байна. За боловсрол мэдээлэл харилцаа холбооны технологи ер нь цаг үеийн шаардлагаар угаасаа эрх хэрэгтэй гэдэг нь бүгдэнд нь одоо ойлгож байна. За ялангуяа эсийн боловсрол болон эсийн төдийгүй бусад бүхэл салбарт бид нар энэ харилцаа холбооны технологиг хэрэглэхээс өөр сонирхолтой болсон. За дараа энэхээр бидэрт боломж байгаа юм уу тэр байгаа вэ гэдгийг сонсох хэрэгтэй. За тэгээд ингээд нэг боломж нөөц байна. Тэгвэл одоо энэ сургалт болон судалгаанд ямар одоо баах аргын болон судалгааны ямар онцлог арга зүйн давуу талыг бий болгохтой. Тэгэхээр үр дүн нь юу ах вэ гэдгээр өөрийнхөө жишээгээр тайлбарлаж олдё. За хамгийн түрүүний миний ажилладаг нийтдээ програм хангамж нийт лого гэдэг програм хангамж. За энэ болохоор Northwestern University энэ Center for Connected Learning and Computer-Based Modeling гэдэг энэ үеийн профессор Юрий Вединский гэж хүн одоо яг энэ хүн бол одоогоор бол энийг хөгжүүлж явж байгаа. За тэгээд хамгийн сүүлд одоо энэ хүмүүсийн хийсэн интерест байгаа юм ном байна. Би нэг аюул олон судалгааны юмуд байдаг. Энэ дотроо би хамгийн сүүлийн хоёрын нэг пейпер болохоор пейпер аа. За би тэгээд энэ нь ороод пейпер мэтрийг судалж болсон юм байна. За энэ net лого яадаг вэ гэвэл мэдээж бүх хүмүүс маш энгийн гарын хавцтай байгаа. За хоёрт нь болохоор энэ net лого байгаль нийгмийн үеийг давшилын орчин. За тэгээд энэ динамик систем гэдэг нь цаг хугацааны явцад төсөө үргэлжлэх нийгмийн системийн симуляцийг хийхэд зориулсан. Элцтэй. За агент суурьтай гэдэг нь одоо бид нар ямар нэгэн байгалийн үзэгдэл нийгмийн үзэгдлүүд бол ерөнхийдөө агент буюу бүх микро төвшөнд дан үйлийг нь судалдаг. За түүнийг бол ихтахаадаг буюу бид нар санамсаргүй ажиллаа хүнд нь хандаж олдог. Хоёрдугаарт нь тэр микро төвшний дан үйлээс микро төвшний хэв маяг ер нь хэрхэн хамаарч болох вэ гэдгийг бол энэгээр хамж болдог. За юуны хувьд орчны хувьд бид нар хангалттай хялбар орчноор судалгааны төвшнийг хүчрэх одоо түүл болтоо энэ програм хөгжсөн байна. За хоёрдугаарт нь бол Creative Commons лицензээс бүр альтернатив лиценз төслөг олон сонголттой лицензүүд байж байна. За гуравдугаарт нь бол бид нар веб хөлбраар сайлтах боломжтой. Яа, ер нь доторх юм яа гэвэл агент буюу төвс гэдэг тийм агент байгаа. Хоёр агенттай, нэг нь хүчтэй, нэг нь суурин. Хоёр агенттай. За тэгээд ингээдээ хурдыг тохируулдаг, хяналтын агентаа хангаж олдог. За дата импортлдог үедээ үр дүнгээ бид экспортлдог, үр дүнгээ хангалттай. За нөгөө талаар энэ инфорол бас GIS гэдэг чинь Geoinformation System гэдэг энэтэй холбогдоод GoPro зэрэг үргэлжлүүлэлттэй холбогддог. За хайтан R гэдэг юм үргэлжлүүлэлттэй холбогддог. За мэдээж open source-ийн нэг дэмжлэг саппорт хөгжүүлэлтүүд аюул шаарддаг. За энийг бол тэр Америкийн
NSF-ээс маш олон тийм юунуудаар грантуудаар санхүүж өгсөн билээ. За би зөвхөн энэ аягүй олон учраас эдний хоёрыг мөн энэ өөрөө болохоор фаундейшнуудаас санхүүждэг ийм open source. За хувийн хандив хүртэл авдаг. За өөртөө community based учраас бид нар энэ Twitter энэ хэвчийн форум олон одоо яг жинхэнэ хөгжүүлж байгаа хүмүүснүүд энэ центрт тийм үү? За миний жишээ би өөрөө ямар жишээн дээр авч ажилласан бэ гэхээр юуны нийгмийн Монголын өрхийн нийгэм эдийн засгийн судалгаан дээр нөгөө лоотийн категорийн систем дээр одоо хоёр хэрэглэгч дэлгүүр хоёр байхад лоотөө бид ч одоо дундаа хийхдээ өөхөө тэндээ симуляц хийж ажилласан. За тэгээ бид нар бол төөсөлтөө тэгээд хоёр янзын сонгоно. За энэ тэгээд хүмүүстгөө гэдэг. За энэ жишээнүүд нэг тийм жоохон юутай арай асан төвшний яа. За дараагийнх нь болохоор би дайнер гэж хэлсэн. Тэгээд дайнер нь болохоор энэ хаанаас гэсэн бэгээр Францын судалгааны яам гэж юм бэ? Эндээс одоо үүсгэсэн тийм төв байгаа. За энэ Франц хэлээр энэ төвчлэн юм билээ. За англи хэлээр болохоор эдийн засгийн судалгаа ба түүний хэрэглээний төв гэдэг нэртэй. За энэний өөрийн мишн одоо зорилго нь бол эдийн засгийн судалгаа ба юуны нийтийн өдөртлийн яг интерфейсийг бид одоо интерфейсийг ингэж өгөх юм аа гэдэг ийм зорилготой. За юу за энэ болохоор тэр товч юу юм бэ гэдэг шууд хаажсан байгаа. За энэ болохоор open source байгаа. За тэгээд энэ өөрөө дандаа ажиллахгүй мэдээ Жулиатай хэсэг ажилладаг. Энэ community нь болохоор аюу идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ямар зуны сургууль, конференц, тэгээд адвансад төвчний хэрэглэгчдэд зориулсан ийм юутай, workshopтай ийм юу ба. За тэгээд одоо би хамгийн сүүлийн конференцийн жишээлбэл Финляндд тэ 6 сар болох юм байна. За энийг болохоор Финляндийн банк, эндээчний нөгөө түрүүний судалгааны төв хөгжүүлдэг. За энэ болохоор адвансад төвчний судлаачдад зориулсан 4 workshop нь болохоор ийм open source ихэвчлэн дайнер болохоор юунд зориулсан эдийн засгийн судлаачдад зориулсан ийм платформ байгаа. За тэгээд энэ хамгийн нэг том юм энэ дайнер болохоор зөвхөн Франц төдийгүй дэлхийд дахиад одоо open source-ийг бүрдүүлдэг тэр non-profit гэдэг энэ том хандаас хөгжил авдаг юм байна. За энэ болохоор ер нь нэлээд олон том open source-уудыг санхүүжүүлдэг ийм байгууллага юм байна. Тэгээд open source тэмцүү Better Science ийм өрөөтэй ийм байна. За математик болохоор бид нар баг ихийг нь ойлгох математик зүйлтэй явдаг. Тооцооллын болон үглийн шинжилгээ, симуляцийн өндөр түвшний өөрөмтийг тэгээд юу орчин. За өөрт нь бол шорхон төлөв боцууд байдаг. За энийг болохоор 1984 онд болохоор American Mathworks гэдэг компани өөрөө хөгжүүлдэг. За маш явахтай. Тэгээд харьцааны ийм програм. За хэдий тийм боловч бүх оюутнуудад зориулсан тийм онлайн математик одоо хоног 20 цагийн ийм өмнөгөө лицензүүд байдаг. За эсвэл одоо campus-wide ийм лицензийг авсан байна. За математик мөн ядгаагүй таны юу шиг метод шиг за дунд сургуулийн хэрэглэгчид, дээд сургуулийн хэрэглэгчид за тэгээд энэ одоо үйлдвэрлэдэг судалгааны хэрэглэгч хүсэл ингээд бүхий салбарын хэрэглэгч зориулсан ийм commercial эссенцтэй ийм хэл бөгөөд орчин. За миний хувьд болохоор би дунд сургуулийн тийм экспертээс надад баггүй. За дээд сургууль болон судалгааны төвшөнд бол математикийг өөрөө хэрэгж ашигладаг. Одоо нэг 2-3 удаа худалдаж авч ирсэн өөрөө хоёроор. Сургууль мургуулууд яг биднээс бол тийм их бүрдэн зүйл авахгүй.
Тэгэхээр ингээд энэний нөгөө талын нэг альтернатив хөлбөр нь бид нар юу байж болох вэ гэвэл одоо за энэ мөн ялгаагүй баттай аюул төвтэй өндөр түвшний хэл за анх гарч ирстэй болохоор энэ химийн урлагийн дизайныг нөгөө сурталчилд оруулахын тулд дизайн хийх явцдаа интерфейс нь бол энгийн за тэгээд нөгөө бидний нийтийн эссенстэй за мөн ялгаагүй түрүүний хэлсэн тэр Америкийн нам тогтоох 2023 оноос хойш бүжил авсан гэж хэлжсэн. Мэдээж энэ төсөл тал байгаа. Нэлээд нарийн төвтэй систем динамик дээр бол энэ жоо байдаг. Олон төл боксд хөгжиж байгаа. За тэгээд эцэст нь болохоор нээлттэй програм хэмжээ за давуу тал нь юу вэ? Мэдээж ойлгомжтой, хүртээмжтэй, за нийгэмлэг суурьтай, за хэмнэлт бол ойлгомжтой мөн ихгүй байгаа учраас хэмнэлттэй, за хамтын бүтээл нийтийн харилцаа гэдэг юмыг дэмждэг. За тийм ч учраас Creative Commons гэдэг лицензтэй байгаа. За тасралтгүй хөгжүүлэлтийн боломж яагаад өндөр вэ гэвэл бид нар програмын нээлттэй байгаа учраас тэнд байгаа бүхий л ата оноонууд бол ингээд хоол ч юм уу янз бүрээр дамжаад энэ бол байнгын хөгжиж идэг. За шинжилж болдог, хувилж болдог, өөрчлөлт боломжтой байдаг. За тэгээд хамгийн сүүлд нь сурталчилтын хувьд бусдаас яаж харилцдаг, бусдыг яаж урамшуулж болдгийм бэ гэдэг ийм мотивашн өгдөг давуу талтай гэж би бодож байна. За цул тал нь болохоор спонсорын дэмжлэг мэдээж мөнгө санхүү хэрэгтэй гэдэг байгаа. Спонсорын дэмжлэг хэрэгтэй. За үүрэг хариуцлагын тогтолцоо магадгүй зарим тохиолдолд байж болно. Найдвартай байдлыг бид нар чек хийх ёстой. За урт хугацааны хөгжүүлэлтийн баталгаа хэрэг байгаа гэдгийг нь бол мэдгүй. Жишээлбэл бид нар Wikispace гэдэг дэвтэ платформ ашиглаж байхад тэр тодорхой хугацааны дараа ингээд хаалтна гоё. Тэгэхээр би бол урт хугацааны хөгжүүлэлтийн баталгаа зарим тохиолдолд байхгүй гэж магадгүй гэж. За тэгээд боловсрол гэж жоохон том утгаар нь ярих юм бол бид нар энэ мэдээллийн харилцааны тэмцээний хэрэгтэй гадуудын төвлөрөлт гэдэг юм бол хүнээс өөр юм байна гэж бодсон. Энэ дээр бол бид нар юу хийх вэ гэвэл өнөөдрийн нөхцөл байдлыг хамгаалах хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор зөндөө олон сонголт байгаа. За энэ сонголтын дээр юу яаж хэрэглэхээ за тэгээ олон улсын туршлага, өөрсдийн туршлага. За өнөөдрийн энэ хурд бол би хоёрдугаартны хэлтүүлгүүд их явж байна даа гэж харсан. Одоо миний энэ гэсэн баг хэмжээгээр өөрийн туршлага болж байна уу гэж байна. За гуравт нь болохоор хөгжүүлэлт хэрэгтэй. За хөгжүүлэлт дээр гадуудын гүйцэтгэх үүрэг хариуцлага хэрэгтэй. За бид нар өөрсдөө чадахгүй бол хэн ямар үедээ хамтраад очиж болох вэ гэдэг дээр ер нь хэлдэг замлоо. За тэгээд мэдээж хамгийн сүүлд нь энд болгоны үр дүнд бид нар боловсрол, сайн боловсрол тэгээд нийгмийн сайн сайхан гэдэг юм бүгдэж зорж байгаа. За тэгээд би энэ дээр нэг юу асуусан юм. Пипра завтаа шилхэн юу харуулсан. Симпляц харуулсан. Үгүй. За тэр net logo гэдэг орчныг энд нэг харуулсан. Одоо жишээлбэл ийм юу байгаа. За энэ дээр болохоор бид нөгөө төвчний хангалттай хэлбэр суралцах орчноос бүр ингээ алтан төвчний пейпер бичих тэмдэглэж хийж болдог. За энэ болохоор өөрөө интерфейстэй бас хийхтэй юу энэ информашн өгж болдог өөрийнхөө модулийн тухай за кодоо бичнэ. За жишээлбэл бид нар сургалтын нөгөө ялангуяа STEAM гэж сургалтч одоо заавал хийж бүтээх ийм боломжийг бид нөгөө мэдрэх боломжийг ийм тэмдэглэлтэй орчин олгох юм даа. Жишээлбэл юм юу систем динамик гэж бид нар одоо мэдж байгаа тэр юуны нөгөө ямар агаалтан золиосын загвар гэдэг ийм загвар жишээлбэл ингээд хүүхдүүд шууд ажилуулаад энэ загварынхаа энд нөгөө нэг агрегейтед энэ фиатинтрийг ингээ харж болдог ба. За энэний таалт болохоор юу байж байгаа? Код нь байж байгаа. Энэ код нь явж байгаа. За энэ загварын тухай мэдээлэл байгаа. Тэгээд саяны интерфейс байгаа. За энэ дээр болохоор моделийн нь болохоор бидний энэ одоо хийх биолог тэгээ юу гэдэг өөрсдөө
math, philosophy, social science энтергээд дэндээ олон ийм жижигхэн тоо модулуудад энийг та шүтсэн байгаа. Тэгээд өөрсдөө энийг илүү сайн хөгжүүлээд ойлгоод ингээ явдаг ийм toolbox. За тэгээ юу орчин платформ гэж хэлж байгаа симуляцийн. За тэр юу бол ойлгомжтой автаа тий. За математикийн хувьд бол угаасаа бид нар мэддэг. За математик дээр бол яг өөрийнхөө хийсэн симуляц нь болохоор миний болохоор энэ нөгөө юуны IMF-ийн за IMF-ийн макро эдийн засгийн динамик буюу одоо дараа зүйлсүүдэд эдийн засгийн өсөлт ямар байж болох вэ гэдэг ийм динамик симуляцийг бол ажиллуулж хийгдсэн. За тэгээ энэ нөхөр бол нөгөө түрүүний хилээд хэлсэн айнар болон математик хоёр ингэж туршиж байдаг. Ийм симуляц шийдэл одоо энэ дотор мод гэдэг өргөтөлтэй пайдууд явж байгаа. Тэгэхээр мод гэдэг өргөтөлтэй дайнер дээр хийгээд яг ингээд нөгөө жинхэнэ математик процесс болохоор математик дээр хийдэг. Тэгэхээр миний нэг харсан одоо өөрийн туршлага бол юу гэж харсан бэ гэвэл за энэ open програмууд тулгуурлалтай юм байна. Гэхдээ зарим нэг сул татаа бид нар ийм процесс системээр өгөөд энэ хоёр ингэж шууд хабрид маягаар бас ажилласан юм даваад байна гэж үзтээ.